За гişүдэ. За юм бага. 3 хүртэлх насанд нь үржлэн авсан хүүхдийг тооцдоггүй байгаа нэг ийм асуудал байгаа. За энэний цаана юу гэхээр насан туршдаа тэр хүүхэд бол тэр айлын гэр бүлийн гишүүн баггүй юу? Энийг дагаад тэтгэр эрт гарах үндэслэл үүсч магадгүй гэдэг. Энэ дээр болохоор тэр насын одонгийн асуудлаар бид нар бол насыг арилгаж байгаа. Хүүхэд л хүүхэд те. За одоогийн байдлаар 10 наснаас дээш хүүхэд 207 байгаа өршөөсөн хүүхдүүдийн тоогоор харах юм бол 10-аас дээш настай хүүхдүүд. За ер нь бол хүмүүс юу гэдгийг тэтгэр авахын тулд ч юм уу ямар нэгэн мөнгө авахын тулд ингэж хүүхэд өрчилж авах тохиолдол нь одоо байгаа тоогоор бол биш байгаа. Ямар хүүхдүүд өршлөгдөд байгаа гэхээр ээж аав нас орсон. Үнэхээр одоо өнжин өрөөсөө хүүхдүүд л өршлөгдөж байгаа штэ. Тэгээд дээрэс нь өөрөө 2-3 хүүхэдтэй бэжж дахиад нэг хүүхдүүдийг 1-2 хүүхэд өргөлжилж аавна гэдэг тийм тохиолдлыг харах юм бол их цөөхөн байгаа. Тэгэхээр та ойлгоорой. Хүүхэд нэмж үржилж аваад тэтгэвэр авах эрх үүсэхгүй. Яагаад гэвэл тэтгэврийн тухай нийгмийн даатгалын шимтгэлийн тэтгэврийн тухай хууль дээр 3 хүртэлх нас гэдэг нь бол хэвээрээ үлдэнэ гэсэн үг. Тэр энийг л би нэмж тайлбарлах гээд байгаамаа.